Нийгэм урагшлан хөгжихийн хэрээр салбар бүрт инженеруудын оролцоо улам их нэмэгдэж байгаа. Тэр дундаа манай эмэгтэй инженерүүд төрөл бүрийн салбарт өндөр амжилттай ажиллаж байна. Цахилгаан станцаас гарч байгаа энэ асар их нунтаг нүрс тоосчлд үүсгдэг, дээрээс нь усаар зөөгдөг учраас бас хөрс бохирдуулдаг сөрөг үр дагавартай. Тэгвэл энийг хаягдал биш эсрэгээр үр ашигтай бүтээгдэхүүн болгох барилгын материал үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж байгаа инженертэй одоо бүгдээрээ уулзъя. Станцын хаягдал үнсээр ямар төрлийн барилгын материал хийж болох вэ? Ерөнхийдөө дулааны цахилгаан станцын хаягдал үнсээр хөрсний бол агаарын бохирдлын бас нэг том их үүсэл болж байна л да. Гэтэл энийг бол бид нэр оюутнуудтайгаа магистр бакалавр оюутнуудтайгаа нийлээд янз бүрийн барилгын материалын хийх гаргаж боломжийн судалгаануудыг тодорхой үр дүнгуудыг гаргачаад байна. Жишээлбэл тэрний нэг нь л одоо зөвхөн энэ хиймэлч холоо, энэ хиймэлч холоо. Өөрөөр хэлбэл бид нар энэ хиймэлч холоо хаана ирэх боломжтой вэ? Ерөнхийдөө дүүрэгчээр зүгээр ч холоо одоо гэсэн үг шүү дээ. Шэбин тийм дүүрэгчээр одоо хөрс замын одоо суурьнд хэрглэж болно. Зүгээр бага маркийн бетонд хэрглэж болно. Тэгээ ер нь хиймэлч холоог одоо асгаасаар янз бүрийн газар хэрглэж болно. Энэ цементийн нэмэлттэй юу? Ерөнхийдөө наадсан цемент бол нэг 15-аас 18% цемент орсон байна. Тэгээ үлдсэн одоо 85-аас 85 орчим хувь дандаа үнс байгаа аахгүй. Даацсан нэр баг уу? Тэгээ наадах чинь бол ерөнхийдөө бол харьцангуй бас Батөхийн хувьд бол нэлээд хатуул юм тий. Одоо наадах чинь бол одоо Батөх нь бол бидний одоо юугаар бол нэг 25-аас 30 мега паскал гарсан л да. Тэгээд зарим нь болохоор яг тэр бол одоо хэрэг бид нар өндөр болгох юм бол жоохон цемент хэсэг чинь гэх юм бол жоохон өндөр гаргаад ирнэ. 25 мегапаскал чинь килограммаар байдаг. 250 кг см квадрат гэсэн үг тийм. Тэгэхээр бол харьцангуй бас гайгүй сайн Батөхтэй тийм чулуу гарч ирж байгаа байхгүй. Замын нөгөө хавтан тийм юмд бол хангалттай хэрэгжилчин. Замын хавтан юмд хангалттай хэрэгжилчин. Одоо сая манай хүмүүс бол одоо энэгээр ингээл энийг л хийхэд бол яадаг гэвэл одоо эднийг зүгээр хооронд нь олж зураал ингэж хэвлээл тэгэл дараа нь буталчихж байгаа байхгүй. Хиймэлж болоо. Тэгэл хиймэлж болоо хийж байгаа байхгүй. Юунс цемент хоёр чинь нэг ойролцоо өнгөтэй. Ижил өнгөтэй. Одоо энэ бол цемент нь маш бага хэмжээгээр орно. Тэ одоо 10-аас 15% хэмжээ. Тэгээ ерөнхийдөө яг энэ технологи нэг бас нэг одоо яг анхаарал зохих юм бол цемент 80 микрон байхгүй юу? Ширхэлтэй. Үнс 43 микрон. Тэрнээс одоо 2 дахин жижигхэн. Тэгэхээр ийм нарийнхан юмнуудыг одоо жигт холино гэдэг асуудал бол маш чухал. Тийм учраас энэ дээр бол бид нар бол одоо энэ нэгсэндээ зурлын асуудал гэсэн. Зөв холилтыг аягүй сайн хийх хэрэгтэй. Цементнээс 2 дахин нутаг болох гэдэг шүү дээ. Тийм маш тэгэхээр тийм учраас ерөнхийдөө бид нар өндөр маркийн бүтээгдэхүүн өндөр маркийн цемент гаргаж ирэх нутагтын сайжруулах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр байгаль дээр өөрөө ийм нарийн ширхтэй тийм битгтэй энэ зүр үйлдвэр хаягдлуулаад Улаанбаатартай бохирдлыг хөвтөж байгаа. Гэтэл энэ бол барилгын аягүй өмнө чухал түүхийд байна. Цемент ч одоо нөгөө кальци юунд устаа уруулдаар идэвчээ тэгээд барьцалдаг тий. Энэ үнсэнд болохоор кальци нэр үү? Үнс бол бас кальци. Гэхдээ үнс манай Монгол орны үнс бол харьцангуй одоо кальци ихтэй үнс байдаг. Гэхдээ хамгийн гол нь энэ яагаад барьцалж үнс яагаад барьцалдаг бол цементийн бэхжилтээр үүссэн шохойтой уралд ороод энэ батгэ болгочдөг. Батгэ болгож байгаа. Тэгээ энийг үнс хэрэглэхгүйгээр хийсэн ч болно. Зөвхөн барилгын шохой хэрэглээл гэж зурж бас болно. Тийм бол барилгын шохой чинь цементг бодох нь хямдхан шүү дээ. Тэгэхээр бас тэргээр яг энийг бодох юм бол арай жоохон бат их баг гарна. Гэхдээ тэр батгийг сайжруулах идэвхжүүлэх үйл ажиллагаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл үнсэл өөрөө ийм одоо чухал түүхийд байх нь л. За тэгээд хиймэлч болоо тэр юуны зам талбайд хэрэглэх үү? Өөр ямар хэрэглээ авах вэ? Зам талбай бетон дүүргч. Тайрнаар тэгэл ер нь ингээд чулуу хаан явган үний замын асгаас шууд ингээд юугаар хэрэгжилж шүү дээ асгаас байдалтай. Улаанбаатар бол чинь зам талбай гэвэл зөндөл биш үү? Гэр ороод ихэнх нь шороогороо байж байгаа. Тэр бол чинь хавтангуудаар ингээд дүүргэж болно. Сайжруулсан зам хийж болно, хавтангуудаар дүүргэж болно. Одоо орчин үед ерөөсөө эко технологи гэж ярьж шүү дээ. Тэгэхээр хаягдлыг ашиглаад яаж одоо байгаль орчин хүний эрүүл мэнд бол хүрээлэн бай орчинд ээлтэй тийм технологи бий болох гэдэг талаасаар. Үнсэн бодлого нэг хэсэг хийж агаад тэгээ нөгөө нүүрсний үнсэнд байгаа ураны хэмжээ нь шатахаар нэмэгдчихдэг.
хэмжээ нь багасчихж байгаа юм чи. Говь хэмжээ нь тэгээд эргэлзээтэй байна гэдэг нэг тиймэрхүү яригдаад идэг шүү дээ. Тий. Ерөнхийдөө юу ямар ч үнсэн бүтээгдэхүүнд бол заавал радиац шинжилгээ хийн. Тэгээ баталгаа гаргана. Хэрвээ одоо ерөнхийдөө тэр манай 50-20 төгс стандарт байгаа да яг үнсний агуулмжаараа ерөнхийдөө иргэний ба үйлдвэрийн барилга олон нийтийн барилганд юу хэрэглэх бетон дагуул ер нь барилгын материалд байж байгаа радиацийн хэмжээ 372 беккерелс доош байх хэрэгтэй. Байшин гэсэн үг шүү дээ. Хан манд. Хан манд. Тэрний гадаад талбай молбод гадаад талбай болохоор арай өндөр. Тийм учраас яагаад үнсийг замд хэрэглэвэ гэдэг бол тийч арай өндөр. Одоо 379 900 гэж саад шүү дээ. 800 900 гэж саад. Тэгэхээр тэнцээвэл 90 хэрэглэх боломжтой. Машины зам тавихад хэрэглэж болохгүй юу? Болно. Болохгүй тийм. Машин замны одоо суурьнд л хэрэглэдэг байхгүй юу? Суурьнд. Нэг талаас баахан улаан шороотой гэр ороолын талбайд тоос усгаал бүрхэхээр материалнуудаа байгаад байдаг. Нөгөө талдаа нөгөө бүрх материал чинь тэнд бас хэрэггүй мунтаглаад ингээ гоё бэлэн болгоцсон тоос болоод байгаль бохирд болоод хэвтээд идэг. Тэгэхээр яг энэ булганыг одоо нэгэн бодлогонд л уйж өгөөл одоо тэгэл ажил хэрэг болгох. Одоо энэ үнс шиг юм сайхан идэвхтэй нунтаг материал гаргахын тулд яг цементтэй зүүрлэх юм бол нөгөө шохоончлог гэж олборлоод бутлаад шатаагаад дараа нь нунтаглаад 350 градус шатааж гаргаж байгаа. Асрыг ажиллуулж байна. Технологи нь хэвтээд байгаа. Тэгээ одоо манай зарим эрдэмтэд одоо ерөнхийдөө манай хууч одоо барилгын үрд эрдэм шинжилгээний институт гэж байсан л да одоо манай одоо барилга архитект картац гэж байж байгаа. Тэдний одоо бас эрдэмтэд бол юу хийсэн бэ гэвэл үнсийг төвчүүлээд одоо яг цементчдийн барьцлуулж байгаа тавцсан. Тийм үү. Шатал химийнхэн тэр Тэмүүжин ахтэмжид Тэмүүжин ахтэмжид цэвэршүүл Тэмүүжин ахтэмжид бас яг манай одоо яг үнсний чиглэлээр ажиллаж байгаа том эрдэмтдийн нэг байна л да. Ерөнхийдөө манай үнсийг бол Тэмүүжин ахтэмжид маш нарийн сайн судалсан. Тэгээ өөрөө л ГО филмээр гаргаад авчихсан. Одоо сая бас тэг цэвэршүүлэгч хийчихсэн. Ер нь одоо үнсний талаар өөрөө маш гоё ном гаргацсан байж байгаа. Монголын үнсний. Тэгэхээр бол яг үнсний судалгаа тэр нарийн юуны талаар Тэмүүжин ахтэмжид яг энэ салбартаа том эрдэмтэд. Гэр ороодлын тэр нөгөө дотор карбонтой барилгын материал тохиромж өгöd байгаа шүү дээ. Тэр үнсийг бол зүгээр цуглуулж аваачаад зуураад нөгөө налахын нүүрсний газрын гүний угцсан нөхнүүд нь шүү дээ. Гүний урхан тэрний дүүрэгчээр ингээд хийгээд ашиглаж гэсэн судалгаа хийсэн юм л. Монгол Германы сургууль. Харин тэгэл янз бүр ерөнхийдөө тэр хаягдал юуг бол хаягдалд бол маш их боломж. Тэгээд бусад оронч гэсэн нэг төр засаг нь яг хаягдал эко технологи аягүй дэмждэг учраас хүмүүс нь тэр лөө маш их явдаг байхгүй. За ерөнхийдөө одоо ингээд хэвэндээ хэвлэн өөрөө харьцангуй энэ юу учраас урсамтгай чанарсан гэдэг. Хэвлж хатаач ер нь бүх балтын дүүцэх гээд байгаа юу тий? Одоо хэвлж хатаа бид нар бүх Батөхийн үзэн. Ер нь Батөхийн л үзэн л дээ гол нь бол одоо яг чинь ямар Батөхтэй тийм юу үүсэж байна гэдэг нь үзэх зорилгоор. Тэгээ энийг хэрвээ бид нар үйлдвэрийн нөхцөлд үйлдвэр байгуулж байгаа тохиолдолд уураар бэхжүүлж байна. Ердийн бетоныг бол харьцангуй өндөр температурт жоохон 80-90 градуст одоо яа. Энийг бол 60 градус 70 градуст бэхжүүлж бол хангалттай. Бас уур бага шаардна гэсэн үг. Цахилгаан станц чинь тэнд чинь нөгөө уурын хөөсөр байгаа шүү дээ. Тэгээд хажуудалд нь үнсэн далаа байгаа. Тэр хоёрын дунд уурын хэрэглээл бэхжүүлээл гарч идэг гэдэг үйлдвэр байх. Жижигхэн бодлоор яаж хат ингээд ботлохгүй байсан. Зөвхөн нэг жижигхэн үйлдвэр яачаад бол тэгэл түүхэд бүх юм нэгэд үнгүй юм дээр ингээд бас нэг бизнесийн санаа байна л та. Тийм байна. Бид нэр ийм куб гаргаж аваад тэгээд энийгээ шахаал саяны чулууныхаа Батөхийг үзэж байна. Тэгээ ерөнхийдөө хэр Батөхтэй чулуу гарч ирэх нэ гэдэг ингээд шалгаж байна. Прессэн дээр. За одоо ингээд энийг бол ерөнхийдөө бид нар юуг нь үзэх гэж байгааг бол Батөхийн. Хэр Батөхтэй одоо чулуу үүсгэх нэ гэдэг. За ямар хэмжээний ачаалал даах нь вэ? Хэмжээний ачаалал даах гэж байна гэдэг. За тэгээд энэ прессэн дээр л одоо тэнцээвэл заалт гарч ирнэ. Бұл харьцангуй өндөр Батөх гэж болж байна. Хагарчлаа. Хажуудад хагарч өгсөн. Тэр харьцангуй өндөр Батөхтэй юу гарч ирж байна. За энэ бол одоо яг сая эвдэлсэн ачаалал 250-аас хасганы 2 үржигний зүүн ойрон. Улаанбаатар хотын гэр хороол бараг сая тонн нүрс. Цахилгаан станцууд 4 гаруй сая тонн нүрс хэргэлдэг.
Энэ нүүрснээс асар их хэмжээний нунтаг үнс ялгарч байна. Нунтаг үнс нь байгаль орчин бохирдуулаад зогсохгүй хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл хүнд сөргөөр нөлөөлж байгаа энэ хогийг хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн болгоход инженерийн шийдэл шаардлагатай. За өөр ямар материал ажиллах вэ? Үнсээр л одоо бас яг түрүүнийхтэй ажиллах одоо өөрөөр хэлбэл бас юм хөөсөн шил хийж бол. Хөнгөө юм. Өөр хөнгөө. Яаж энэ л чулуу байгаа. Наад Наад хөнгөн цагаан хөргөө. Наад ч нь болохоор яаж хөөлөхөөгөө зөв хий үсгэгч шухаанчлал нэмчихэж байгаа л да. Шухаанчлал нэмэл тэгэл юм. Шухаанчлал нэмэхээр нөөг нь устдаа оруулаад болохоор. Үгүй тэгээ зөв наадах чинь шатаас гарч байгаа. Энийг болохоор бол устай зуураад зүгээр бэхжүүлээд яг бетон шиг бэхжүүлчихэж байгаа байхгүй. Наадах чинь болохоор одоо манайх лабораторийн зөвхөн шатаагаад гарч байгаа. Шатгаар хөөхөө. Тийм шатаал тэгэл хөөгөөд байгаа. Жишээлбэл энэ бол бас байж байгаа. Энэ бол хаягдчихлаа. Наадах чинь болохоор нэг үнс болохоор нэг 900 градус 900-аас нэг 1000 градус нэлээд өндөр. Энэ болоход юу болохоор 600-700 градус байна. Одоо энэ хаягдчих шилээр энэ л арай нам температур. Гэхдээ эдгээр бол одоо бидний хэрэглээд байгаа хөөсөн зэрэг шал өөр материал. Энэ тэгээд халахаараа яа тий өөрөө хөөдөг юм уу? Өөрөө хөөч. Кокс чулж байгаа юм шиг. Өөрөө хөөгөл яг энэ сөрөг бүтцтэй бий болж байна. Жишээлбэл түрүүн одоо энэ чи үзүүлсэн шүү дээ. Одоо ингэ юм шиг усан төгөөл явж байна. Одоо энэ ийм хөнгө өөрөлдөн шууд энэ л одоо энэ хөөсөн шилэр хийсэн байна. Даацсан хувьд бол сайн. Тэгээ харцангой одоо хөөсөн зэрэг бодох юм бол энэ чинь даас авна шүү дээ. Энэ нөгөө замын борооны усмус тогтдгоо нэвчүүлдэг авто хийж болох юм уу? Болно наадах чинь л ингээл. Одоо ерөнхийдөө жишээлбэл гадаадад бол яаж нэг наадахаар хөрсөөс сэргэжүүлчихэд сүүлдээ бол бүр хөрсгүй одоо нөгөө ургамал ургалчих шүү дээ. Өөр шороо байхгүй наадах чинь одоо ялангуяа Японд бол нөгөө супер соёл гэдэг яг энэ чигээ их удаан хадгалдаг. Чигээ удаан дотроо өөртөө нэвчүүлж. Чигээ удаан хадгална хөрсийг агааржуулж өгнө, сэрэг болгож өгнө, чиглэг болгож өгнө. Тэгэхээр ургамлын ургац маш сайн болж явчихж байгаа байхгүй. Энэ бол одоо хаягдлыг ашиглаад энэ бол барилгын дулаан тусгаарлах материал хийж болно. Хөдөө аж ахуйд бас хөрсний ингээс ивж маш олон талаар л хэрэглэх боломжтой. Энэ бол зөвхөн ердийн тоосгоод ийм тоосгыг тэгэл ийм өнгөлгөөд энэ шилэн өнгөлгөө бий болчихж байгаа шилэн өнгөлгөө. Энэ хизээч алга болох өнгөлгөөний тоос. Манай Монгол одоо бид нар барилгын өнгөлгөө гэдэг Монгол орны хувьд аягүй чухал юм биш үү? Ердийн тоосгоогоос ийм тоосгоо байгаа шүү дээ. Тэгээд энийг болохоор ингээд шилээр хайлуулж өнгөлөөл өнгөлгөөний тоосго. Одоо жишээл манайд өнгөлгөөний тоосго 2000-аас 3000 төгрөг шүү дээ. Гэтэл энэ бол зөвхөн 200 төгрөгийн тоосго. Яг энэ яг температур босруулалт хийн л дээ. Тэгэхээр тэрнээс хамаагүй хямдхан. Өндөр градуст гарах нь жоохон дэм юм. Гэтэ энэ бол бас л ердийн тоос бол 1100 градус тааж байгаа шүү дээ. Энэ бол 6-700 градус шүү дээ. Тэгэхээр харцсан чи өнгөлгөөний тоос гаргаж хоног бүр өндөр температурт гаргаж тааж байгаа 1200. Гэтэл энэ болохоор 6-700 градус. Юунд тайлбарлах вэ? Зүгээр бид нар лабораторид байгаа захилгаан зоонд үйлдвэр дээр зүгээр жижигхэн нарийнхан одоо тийм урт хонгил зоохон л шүү дээ. Энэ бол бас хөөсөн шил энийг төрөл ганцхан өрөл дүүргэж байдалтаар бэлдсэн. Дулаалгын материал. Дулаалгын материал. Хоёр талаас нь ингээл автангаар автлаад тэгэл дулаалгын автан болоо. Хаягдл шилээ хайлуулаад хөөлгөж байгаа байхгүй. Тийм бөмбөлөх шиг юм. Бөмбөлөх болоо тэгэл дулаа одоо яг энэ байж. Ийм хөнгө усанд одоо ингээ хөөж явж байна. Улаанбаатар хотын гэр хороол бараг 1 сая тонн, цахилгаан станцууд 4 сая гаруй тонн нүрс төлдөг. Энэ нүрснээс асар их хэмжээний юм нунтаг үнс ялгарч байгаль орчин бохирдуулаад зогсохгүй хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл хүнд сөргөөр нөлөөлж байгаа энэ хог хаягдлыг хэрхэн хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн болгон хуурах вэ гэдэг нь инженерийн ухаан юм аа.